Манай гэрээ цагдаа хатлаад ч отох мод. Таны зогсоосон шалтгаан та хүүхэд төвөрдөж журам дүрцсэн болохоор таны зогсоож байна. Бичгүүрдээ шалгуулаарай та. За таны хүүхэд хэдэн настай вэ? 3 настай. 3 настай. Та бага насны хүүхэд төвөрдөж журам дүрчөөд байна. Танай хүүхдэд зориултын судал байгаа юу? Хаана байгаа юм бол? Багажинд. Энд чи багажинд хийх ёсгүй шүү дээ та. Хүүхдийн аюулгүй байдлаа ангаа та зориултын судал дээр бага насны хүүхдэд төвөрдөж шүү дээ. За та уугаа суудаа гаргаад өгч би таны суудлыг хараадах юм. Дэшигээ суудал дээр суух хэрэгтэй. За 0-оос 10 насны хүүхдийг бага насны хүүхдийг заавал зориултын судлаар суулгаж төвөрдөн шүү. Тэгэхээр та энэ суудаа ингэж хадгалж явахгүй заавал суудлаа аюулгүй хүүхдийн аюулгүй талаас зориултын судлаа та заавал энэ суудаа сурдуулаад хүүхдэд зөв суудгаж явна шүү та. За зөрчил арилгач та. Хүүхэд төвөрдөж журам зөрчсөн тохиол зөрчлийн тухайд 14-7-41 51-гээр торгууль арга хэмжээ авагддаг байгаа шүү. За юу. Тэгэхээр одоо та газар дээр нь зөрчил арилгасан болохоор зориултын суд байгаа болохоор ингээ аюулгүй удаа төвөрж байгаа бид нэг удаа торгохгүй сануулаад ингээ зөрчил арилгасан болохоор явууллаа шүү. За үүнээс хойш та зориултын суд дээр хүүхдэд төвөрж яваарай. За ойлголоо. За болгоомжтой яваар та. Явж болно. Тийм. Эцэг эхчүүдээ хүүхдүүдээ зориултын саналд нь суулгаж төвшүүлцгээе.